Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. За ер нь манай улсад бас барилгын салбар бол нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. За энэний хажуугаар бол зайлшгүй зохицуулах юм шаардлагууд гарч байна. Та бүхэн мэдж байгаа нэг банкны хохирогчдын хэрэг, хадгалам зээлийн хоршооны хэрэг гэдэг нэг айхтар том олон зуун хохирогчтой хэрэгүүд гарч ирсэн. За яг тэрэн шиг асуудал бол хүндэрсэн байгаа. Орон сууц худалдаа авахар мөнгө төгрөгөө өгөөд гэрээгээ залилуулсан хүмүүс. Тийм учраас бид энийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тэгээ өргөдлийн байнгын хорон дээр бас энэ орон сууц авах гэж залилуулсан иргэд бол нэлээд уулдсан. Бид нар асуудлыг нь сайн сонссон. Ялангуяа манай Баянгол дүүрэг дээр бол маш олон иргэд залилуулаад суулт зарлаад ингэ байж байгаа. Зарим хүн нь бүр 10 жил байрандаа орохгүй явж ингэ боддоо та нар 10 жил штэ би бүр тэр хүнтэй уулзаад бүр цочж байгаа. Тэгэхээр энэ бол бас арай л дэндүү ийм асуудлууд байна. За дээрэс нь энэ давхар зардаг асуудлыг сая гишүүн болгон хэлж байгаа. Тэгэхээр энэ давхар зархаас ямар ч үс энэ хууль бол нэлээд сэргийлэх юм байна гэж харж байна. За нэг аж ахуйн нэгжтэй ингээд иргэд гэрээ хийдэг. Тэгэнгүүт тэр аж ахуйн нэгж хоёр туслан гүйцэтгэгчтэй ингээд давхар гэрээ хийчихэж байгаа. Тэгээ иргэдийг очихоор тэр туслан гүйцэтгэгчтэй уулз гэдэг. Туслан гүйцэтгэгч нар нь бас давхар ингээд орон сууцаа зарчиж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар зохицуулж өгөхгүй бол хохирогчдын тоо улам ингээд нэмэгдээд байх магадaltaй байна. За зарим газар бол энэ ямар ч дэд бүтцээ шийдээгүй хэрнээ ингээ баахан захиалга авчдаг. Тэгээ сүүлд нь иргэдэд юу гэж хэлдэг гэхээр манай дэд бүтцийг нийслэл шийдэхгүй байгаа юм чинь бид нар яаж байраа өгөх юм бэ гэд ингээд өдөөс нь суудаг. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бас цэгцлэх хэрэгтэй. За мөнгийг бас ингээд авчаад өөр зүйл рүү оруулцдаг. Энийг бол байнгын хорон дээр маш олон гишүүд ярьсан. Яг энэ барилгын төсөл рүү л ордог болгох энэ дарга замыг бид нар бас нэг зохицуулж үзэх хэрэгтэй. За мөнгийг бас аваад ингээд өөрсдөө эргэлдүүлчихэж байгаа барилгын компаниуд. Тэгэхээр энэ зүйл дээр бол маш их гомдлууд бол ирж байна. За бас нэг томоохон гомдол юун дээр ирж гин гэхээр энэ бүртгэл дээр хийж болвол би хийгээд өгөөрэй гэж сайн зориг гишүүн загсан байгаа. Энэ юу вэ гэхлээр эхлээд маш гоё зураг үзүүлдэг. За тоглоомын талбай нь ийм том, ногоон байгууламж нь ийм том гэд энд 10 байшин байна хотхонд гिचээд яг захиалга аваад ирээд нөгөө байшингууд нь боссны дараагаар дахиад нэмээд бахан байшин барьчдаг. Тэгэхээр яг энэ ихний зургаар нь хийдэг. За энэс зөрүүл хариуцлага тооцдог ийм зүйл бол болох хэрэгтэй баг. За залилчаад энэ барилгын компаниуд бас нэрээ сольждог. Тэгэхээр энэ дээр ямар юм орох хэвээр барилгын хуульд оруулах хэвээр юм уу? Тэгээ би бол ингэж бодож байна. Энэ сайн зориг нарын гишүүдийн хуулийг бид нар чамбааруулж баталчаад тэрэнд орж чадаагүй өргөн баригдаагүй зүйлүүдийг бусад хуулиудаар бас заавал зохицуулж өгөхгүй бол энэ бол нэлээд хохирол дагуулах янзтай ийм байгаа. Тэгээд иргэд бол маш хохирж байна. Ялангуяа тэр захиалга өгсөн гэр бүлийн гишүүнээ бол буруутгадаг, гэр бүл салдаг. За зарим нь машинда тэдэн сар амьдралаа гэдэг иймэрхүү зүйлүүд маш их гомдол ирж байгаа. Над дээр Баянгол дүүргийн хөгсөвт хорооллын гомдол ерөөсө тасрахгүй ирж байгаа. За мэдээж би бүх барилгын компанийг бол хамруулаагүй. Энд бол мэдээж бас ингээд үүргээ сайн биелүүлж байгаа компаниуд байна. Нөгөө талаас мөнгөний хань шунах ч юм уу, за ковидтай шалтгаан